Чинээ 1000 тэмдэг зүгээд тэр мал чинь өсөхгүй үржихгүй таргалахгүй таргалахгүй. Тийм болохоор одоо 1000 та хөөх хүчлэгээр малынхаа чанарын талаар анхаарцгаая гэж хэлье. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За аль нутаг вэ? Өвсгөл аймгийн галт. Галт. За мал молж ирсэн. Тий шууд тэгэл мал дээр байж гал тэгэл энд нэг л өглөөнд ирсэн. Тэгэл малдаас шууд ирсэн дээ ер нь. Тийм үү. Ямар мал молж вэ? Монгол тэгэл өдөө адуу мал хон үхэр тэгэл байдаг л гэдэг юмнууд боллоо. Ааха. Өдөр уушаа малтай. Тэгэл эхнэртэйгээ хоёлоо мал молж ирсэн юм уу зүгээр? Гээ эхнэртэйгээ ч сүүлд л нээсэн дээ. Оо тийм үү. Шүүд дөө. Тий. Тэгээд хэдэн он хүрээд рүү? Би одоо 2004 он монд л гарсан да. Тэгээд замаараа Чех, Австрал дээрэл тэгэл юм. Чех, Австрал юу гэж? Чехэд одоо оюутлын өдөр, дөрвөлөө оюутлын өдрүүд анх ажлын гэрээ гараад ирээд. Оо. Хондоо юугаар хөдөлмөрийн гэрээгээл. Тий, анх л ажлын гэрээгээл гарч ирсэн. Тэгэл нөгөөдгөө орхиол тэгэл дамжуулаа Австрал ороод. Монголд мал маллах, энд мал маллах юм ямар ялгаа? Энд ялгаа нь гэвэл одоо хашаатай юм да. Монголд ч юм бэлчээн. Энд ч ингээд нэг тураа хашаа татсан энэ дотроо л бэлчээн шүү дээ. Сүүлдээ орноос гараад авахгүй. Тий, сүүлдээ юм саажих айна одоо сүүлдээ юм нөр яваад байгаа. Оо Тий, тийм үү. ер нь ширүүн байгаа нь хоёр юм бол. Нөөцийн очоод Тий, энэ зааж болохгүй шүү дээ. Хэвэл цон алах юм бол энэ насаар шорон зогсоо. өөрөх тавьчих болохгүй. Тийм дээ боломж байхгүй тэгээд. Өөрөө хотын манай энтлийн хажуу талын тосгоны гудамд хүртэл явж байгаа гэсэн. Айлын цонхоор артлаараа зогсож байгаа гэсэн. Чон уу? Тий. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Энэ хоньны мах чинь бол манай Монголын хоньны махаас нэг ялгаагүй. Тий, ялгаа байхгүй. Энэ одоо 4 настай 90 хоньны мах байгаа. Тийм. Би өөрөө хууль усаас засаад идсэн юм аа. Уух мөөх хүрнэ. Хин зураг байж байгаа л тэгээд намар орой зарт 90 ургамуудаа зарцсан чинь ганцаараа үлдчихээр тэгээд зассан чинь тэгээд эрхлүүлсээр байгаа. Өөрөө дур мэд засах юм тий. Энд л дур мэд засч болохгүй. Заавал эмнэлгээр эмчнэрээр одоо эднийх нь боож байдаг л гэсэн. Яг тэр юм гэдэг. Энд чинь эмнэлэг дуудах үнэтэй болох тэр өөрсдөө тэгээд тэгэл нэг хоны ургалж чадахгүйсэн ч өөрөө л гаргаж авах шүү дээ. Тэгэд юу юм? Махны чиглэл байна тийм үү? Тий, одоо би энэ талаас махны чиглэл болсон. Өмнө нь бол мах суу холимог л байсан дөө. Ахвалда яг Монголд байдаг шиг маллал саагаал Саахгүй. Саахгүй. Ингээл явж л. тийм үү? Сааж саадаг үстэй юм. Монголд бол саана. Хонь саах уу? Тий, Монголд бол саана штэ. Өдөрт зарим ажил нь 2 саадаг шүү дээ. Манай энэ 2 саадаг байсан шүү дээ. Үд нэг үдээс хойш нэг үд. Яг уу сойрон мал болохоор нэгэн бодны эзэндээ бас зав зав өгөөд өөр юм хийх боломжийг олгоно. Бэлчээрийн мал аж ахуйч багтар нөгөө л хэдэн маландаа анхаарал өөр юм хийж чадах боломж байхгүй. Өглөө малаа тугаарна орой тугаад ороод ирнэ намар оторлон тэг нэг сойрон болохоор энэ чинь одоо адилал хэд би өглөө хоноо хоолцоод өөр юм хийх боломжтой. Өөр газар ажиллах юм уу эсвэл өөр юм бас илүү нэмэлт орлого олно гэсэн үг. Бэлчээрийн мал аж ахуйч багтар зүгээр л малаа дагаад яваад хас тэрхүүн өөрөө нөгөө хэдэн хондол анхаарал хас өөрөө илүү орлого олж чадах нь маш ховор болчиход байгаа. Миний бодлоор тэгж бодож байгаа. Тэгээ би ч надад ингээд хоноо хальчин өглөө яваад түлэндээ яваад ирнэ орой өдөө хоноо хооллож байна.
Энэ одоо вайшин сав сарвчнууд бол ингээд баг 100-аар дэх настай. Тий, эдгээр ингээд байна хэлбэл ингээд байж байдаг. Бид хэд ч болохоор одоо нэг өвлжөө нөгөө баян нүүл суудаг учраас нөгөө ийм суурин юм бол баг баяхгүй байгаа шүү дээ. Наа чи бол өвчлөлт байсан гэхээс нэг Яаж барих вэ тэгээд Гис Монгол ирээ бариад. Тэгэл тэгээ хашаа нэг хэдэн шургаан чирээд одоо тэгээ суулгаж тавьчихсан нэг хашаа ил задгаа ашиглаад тий. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч онлайн такси үйлчилгээ UBCab. Мамаа. Махара тутаа. Одоо нэг манай Монгол цай нэг эмэг зүүн гэж ийм юм зүүх гэдэг шүү дээ. Энийг бол та өөрөө мөнгөөр хэлнэ шүү дээ. Энэ үнгүй шүү дээ. Үнгүй тийм үү тий? Үнгүүрэл ирдэг. Оо Тэгээ эн чинь 90 юм гэж 2 янз бас эмэг байгаа. Аха. одоо ингээд энэ бол эмэг тий. Тий. Цаанаасаа үнгүй улсаас үнгүй эмгээ үнгүй. Энэ дээдлэг нь одоо миний яг SR дугаар байхгүй энэ. Малчны. Тий. Ийм SR дугаартай надаас өөр байхгүй одоо. Тэр байх юм бол болохгүй. Тэгэнгүүт ерөөсөө чамд зориулж хэвэл. Тий, надад зөв чивлэгцэн үйлдвэрлэх тий 3000 болох нь шүү дээ. 1700 тань. Таны чинь хэрэглэлтэнд оршоогоод эн чинь ингээд давтагдахгүй үстэй чинь. Давтагдахгүй. Ер нь хэддэх малаа дугаар авч байгааг нь харчих юм шиг байна. Тий. Аа. Тий. Хэдэн онд авсан гал Чи оноор бас өөр юм уу? тий онноороо байгаа. Гэтэ энэ дуусаагүй тохиолдолд энийг зүгээд ээж болно. Жил болгон авах шаардлага байхгүй. Малын регистрийн дугаар шүү дээ. Тийм байна. Одоо би хэрвээ нэг хон дутчих юм бол энэ нэгээр цагдаад мэдэгдэнэ. Ийм зугаарт ийм сэртэй хон байхгүй байна. Тэгээ цагдаа шүүж өгнө. Тэгээд яасан юм бэ? Тэгээд эмгээ бол өөрөө зүөх юм шиг. Өөрөө зүг энэ зүгээр. Захиалж аав. Ингээд зөвхөн энэ одоо миний малын номер дугаар. Тэгээд яг ингээд одоо би энэ зарсан зараагүй гэл ингээд бүртгээл бүгдээ ингэж яваа. Энэ ногооноор тэмдэглэсэнгүүд нь зарсан малууд гэдэг ингээд явсан. Энэ ихтэй танд өөртөө одоо данс болгож бүртгэж байна. Тий, өөртөө үлдэнээс нь хай үжи шалгана бас юм. Энийгээ хөтлөж гин үү? Тэгээд би хаанаас мал нэмэж худалдаж авсан гэл тэр нэгэн бүртгэх хэрэгтэй юм. Тэгээд сүүлийн нэг компьютер дээр хийгдсэн байх тэр энэ дээр нэг хөтлөөд шаардлага болсон юм л одоо. Бүгд нэг Одоо энэ бол таны авсан эмэг. тий. Бүх эмэгнүүд. Бүгд давхдахгүй, нөө давхцахгүй. Ингээ мал Тэгээд болгоо. оноороо. За энэ юуны мэдээлэл нь? Энэ яг хөө тэгэл номерынхын тоо 6 номерын хонь байна, 11 номер, 15 номер. Эмэг нь дахиад номертэй юм уу? Тий. Энэ эмгэрийн сэр дугаар тэгээд сэр дугаараас гадна дахиад номер байгаа. Энэ бол таны малчны код болоод энэ бол малуудынхын дугаар. За. Энд нь юу гэдэг? Энэ одоо 1 2 байл ингээл. Эдэр нь юу вэ? Та нэг эдрийг нэг харуул. Хэм нэтлгаа гэдэг одоо энэ хэм гэж бичсэн байгаа нөхөр одоо гэрээр ийдсэн гэж. Ийдсэн. Тий. Энэ дээдлэг нөхөр байгаа нь. Энэ доотлог хэм гэсэн гуданд одоо нэг идсэн. Зарсан юм одоо. Идэхдээ та өөрөө гаргаж болох уу болохгүй? Болно. Хуулиараа. Тий. Тэр өөрийнхөө юм Эхний чинь ногоон заргаж байгаа бол өөрөө нэвччихгүй. Ялгаа байхгүй. Би чинь өөрөө малын юм чинь миний юм төлсөөр эдгээр нэг гол асуудал биш. За. Би өөрөө надлаад зарж байгаа бол хамгийн гол нь тайдан тооцоол яасан байх хэрэгтэй. тэр Нэг юм дутагдаж болохгүй. Би одоо зарцсан гэж хэлчихээд энэ хурж ирээ дараа харахад энэ номер байж их юм болохгүй. Эсвэл энэ байгаа гэж биччихээд тэр номертой байхгүй байх юм болохгүй. We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines. Энд Та өөрөө эмэггүй мал малж болохгүй. Тий, энд чинь ямар ч юм буруу зөрүү юм хийхгүй ном журмаар нь байдаг болохоор хамгийн амар. Ямарваа юм нэг хойшин тавьчих, нэг тийм нэг хүлэгтчий дагс арга байхгүй. Энэ хэд чинь тэгээд надад нэмэр. Цаг зав их багтай. Юутай гардаг тий? Тий, амар их гарна шүү дээ. Суурин болохоор тий. Тиймд ингээ бодлоо оруулж ирээ тавьчихна. Ингээ буудаа өгчин. Тэгээд өөр цагтаа ажиллаа хийчихнэ. Орой 4 цагтаа. Баасаа трактороор амчин. Тий, жаахан ихсээд ирэхээр трактороор хуу түрээд гаргачихна. Тэгээд
100 урагшаа нэг өөр хашаа байдгийн. Аха. Тийш шилжүүлэхдээ энэ сөрөнд дагуурхаа цэвэрлэжин. Аха. Тэгэл дараа жилдэн бэлдээ байж байна. Тэгэл манайхан болох төр яг нөгөө уул хадаар их явсан байх төр янз янз уран бол эзэн тэр нь сайн гэж яриад байгаа хол. Тэгээс л өвсөл бол өвс шүү дээ. Аха. Тэгэд мэдгүй би одоо Монголд очиод Монголын хоньны мах илүү актер хурц Шведийн хоньны мах тийм гэж хэлэхэд надад бол нэг их өөрчлөлт байхгүй адилхан л гэж бодно өөрөө. Яг энэ өөлөх юм сүүл байхгүй. Сүүлтэл бол ялгаа ахгүй Монгол хан шиг болчихсон. А сүүллийн эн чинь бас ингээд боогод авчдаг юм шиг байна тий. Эннийх яа тийм. Мэдгүй юм. Сүүлтэл бол Монголд өөрөө байгаас эдний малын амт нь бол би нэг хол хэлэхгүй. Би ганц авир гэж чаддгүй шүү дээ. Ялгаагүй хурц үед. За тижэл чухал байна тий. А селекц бол та яг сайн махны чиглэсэн газараас хуц авч тавьд юм байна. Тий, гайгүй ер нь чанартай айлаас ав тавьж байгаа. Жил болгон авч тавьж байгаа. Жил болгон сэлдэг. За юу чадвар. Тэгээ зарим нэг энэ яг жинхэнэ Швед улсууч мах дээр хонио хийхаа дуруулна эдэн сар төрхөөр нь яг л гэр бүлийнхээ үнийг үзүүлж байгаа стил юм болж байгаа шүү дээ. Одоо манай клиент нэг Монгол залуу ажилтдаг. Аха. Швед хүн дээр тэднийг чинь хаврын хаврт малаа хийхаа дуруулдаг. Хаврал. Тий. Бүртгэл оруулаад. Тэгээд энэ захим сандараа бас бүртгээд хилмил үзлээд. Тий, одоо тэдэн сарын тэдэн төрхөөр байна, тэдэн ихэр урагтай юм байна гэдэг бүгдийг нь үзүүлээд тусгай нь одоо улаан будгаар ч юм уу цэнхэр будгаар ингэ тэмдэглэждэг байхгүй. Тэдний чинь авчрахын тулд мангар үнэтэй байхдаа би өөрөө нэгтэй тэрийг чинь авчирчдаа над ямар ч ашигч байхгүй мал малсны хэрэггүй болчих гээд байгаа байхгүй. Тийм үү. Энэ дэр малын имлэг үнэтэй шүү дээ. Ганц нохоо үзүүлэх талаас судалдаг шүү дээ. 15,000 зан 5,000 гарч байгаа бүтээгдэхүүнээ үнэтэй зардаг шүү дээ. Тийм тэдний чинь болох дээр нэг шууд эдний компани нэрээд Шведийн нэг махны үйлдвэрт нэрэлд болох дээр үнэн нэмэгдэхгүй. Угаас үнэн яг эдний чинь нэг хэмжээгээр барьсан байх. Махны үйлдвэр нь эмчит үзүүлэх шаардж байгаа шүү. Тий. Тэгээд мал өөрт одоо ачиж аваачаа тэд нар өөрөө малын онцлоо шинжилээд танаа хургаар авчихна. Төдий ил болсон. Мах чинь төдий ил болсон гэдэг төлбөрийн нуцаа явуулчихдаг. А тэгээд ачааныхаа машин ирж очсон. Хургаар нь авчиж гинөө. Тэг нь. Хургаар л авна. Том мань авахгүй шүү дээ ер нь ховор. Хэдэн сартаад зарах вэ? Тэгээд ер нь бол айлууд янз янзаар л зардаг. Зарим айлууд 9 сар гэж ер нь ашиглаж чаддаг. Тэгээд тэр нөгөө жинхэнэ газар очиж хэлэлж үзэж байгаа явуулаад байгаа байхгүй. Өөртөө гайгүй жин дарахын ялгаад 2 3 ялгаад явуулчихсан. Би болох дээр энэ манайхан өөрсдөө авдаг надад ийш тийш тэгж ачуулах шаардлага байхгүй. Та одоо 200 хүртэл хонь өсгөлөө шүү дээ. Мэдээж тэрийг бол энд ингээд эдийн засгийн эргэлтэнд оруулчихж байна. За ингээд Шведийн Стокгольмд байгаа монголчууд бол нэг сумын төвийн дайны монголчууд байна шүү дээ. Байлгүй яг уу. Байгаа юм шүү. Байлгүй яг уу. Тэднийг бол ингээд за яг нэг цөөрөөс ингээд гаргаад хангаа явчихсан. Таны олж байгаа орлого Монголын 1000-аас илүү гэж чадах уу? Одоо 1500-аар очиж үзлээ шүү дээ. Гэхдээ яг би чинь 200 хоноос ийм шим авч яана гэдэг тоог л би чинь намар 200 цадаа би намар 20 хоноос чинь гэхэд 10 хэдэн сая төгрөгийн ашиг авсан шүү дээ. 20 хоноос. Зөвхөн 20 хоног зархад л. Ашиг нь уу? Шууд цэвэр ашигтай тэр чинь малаа 20 хоног би яг зарна гээл ялгаал хашаал зархад 10 хэдэн сая төгрөг Монголын хор. тий. Чи жишээлбэл одоо яг энэ амьдарч байгаа энэ амьдралаар Монгол яг ийм байдлаар амьдрах боломж байна гэж харж байна. Би болох байх л гэж бодоод байгаа шүү дээ. Өөрөө бол гайгүй шиг устай газар болохгүй. Тэгээ өөрөөсөө хүчээж өөрөөсөө ажиллахгүй бол тэр чинь хүн маягаад урж ирээд үлэмж өрөөд өгөхгүй шүү дээ. Тэгээ хажууд нь газар тариалан байгаа юм. Тий, манай их дарга чинь 500 газар 500 гаруй газартай. А тэд нар юу тавьдаг? Зундаа битэр чинь бүх төрлийн хүнсний ногоо. Тэгээ бууд арабс гэдэг эсийн тосны юу эсийн төрөл бүрийн юм тарьж байгаа. Тэгээ тэр нь одоо малчин тижэл бол. Тийм би одоо буудаа холцоо хөгж байгаа. Тэгэл өвсөө хадаад. Тэгээ зумбал энэ өөрийнхөө нөө төөсөн муу илүүдл ногоо салаад малаад өгөрцөө тэгэл идэхгүй юм гэж хамаагүй иднэ эднэрч. Тэгээд хөлсний ногоо зөв. Тийм хөлсний ногоо тарьдаг болох тэгээ өөрөө хэрэгцээ. зарагдаад дууссан байна. Намар хурааж авчираад орнолтоо өгч юм.
Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines. Манай энэ ч яг би энэ хэдэн хоньноос өөрхий 50% төлөвлөлдгийн тэгээд заримдаа ихэрлэн тэгээд 50 60 70 80 хураг аван тэгээд тэрийг намар зам тэрнийх ашиг хэмээг авчин. Тэгээд буцаад нэг 50% төлөвлөлн тэгээд Ерөнхийдөө бол нэг дунджаар нэг 50% дээр л яв. би тоогоол бариад байна уу? тий би угаасаа нэг 30-аас 50 хооронд л байдгийг 50 бараг л надад их хичээд байгаа ер нь бол. Тийм. Яг гэхдээ нөгөө бэлчээрийн талбай гэдэг угаасаа байгуулах дээр Тэгэхээр бэлчээрийн талбайд зохицуулж малайхаа тоогоо барьж юм гэсэн үг шүү. тий яг газраа томсгож болно л өндөө яг даргад одоо түрээс нэмэт төлөөч юм уу. Энд тэгэхээр та тэр 50 хоног бол яг өөрийнхөө нэр дээр өөрөө мал. Тий энэ бол бас миний өөр юм аалахгүй. Зөв. Тий угаасаа л анхнд би чинь 6 хоног 3 хоногудалж аваад 3 хоног дараа нь тэр жилээ зарахгүй 9 суулгаал. Тэгээ сүүлдээ энэ Стокгольм руу нэг айл хонь зарна гээд 100 хонь зарна гэхдээ н очиж авчирсан. Тэгээ тухайд их үнэтэй байгаагүй. 30 хэдэн мянгаар л 100 хонь авсан. Тэгээд хавар нь дандаа хээлтэй байна авсан. Хавар төлөвлөхэд 270 хэдэн хонь болсон шүү дээ. Үндсэндээ баг бүх хочийг хэлдэг юм биш. Тий ер нь бол ихрэлд энэ л харин гайгүй л байна. Их нь Тийм үү. тий. Ер нь бол голцоо зарим нь 2, ер нь бол 2-оос дээш 3, 4 гээл. Тий. Тэгэхээр айл болох тий баг малаас Бал их цөөхөн ашиг ав, цөөхөн ав. цөөхөн нөгөө чанартай малаас л авах хэрэгтэй. Чанартай төл, чанартай хоц олж. Тэгээ хоёрт гэвэл ингээд малаа ихсэх тусам чамд уламж төвөгтэй байна. Тий, төвөгтэй болоод адаглал одоо би чинь өөрийн гэсэн өвсий чинь бас худалдаж авч байгаа юм чаа. Зөх хэмжээний газар дээр өвсөө ургуулчаа тэрийг хадуулна. Трактор техник байхгүй дараагийн трактор техник хүний өвс аддаг машин тэрэг гэл бүгдийн л түрээсэлж авч хадуулж янзлж байгаа их тэр ашиг гарахаа байж байгаа байхгүй олон болохтой. Олон хонж 8 их хэдэн. Би чинь нодлон 30% төлөвлөхэд 20 гаруй боодлоо өвсөөр болцдог гэсэн. Энэ жил 50% болгоцсон чинь 20 боодлоо өвс ягч хүрэхгүй шүү дээ. Тэгээ энэ чинь 5 хоногт 500 илүү үсээд тогтсон зүг тий. Тэгээ өглөө орой буудаа өгнө. Өвсөл өдрөнд 50-аас тагаа нэг боодлоо өвс чинь 5 хагас тооны ээлтэй ногоон боодлол чинь. Тэгээ тэр чинь 5 хоногийн дотор л идэж. Тэгэхээр яг эсрэгээр юм биш. Тий одоо энэ төлийн энэ хоньяасаа тойрол дан буудаан талбайнууд байгаа юм чи. Та буудаараа орвол алуулна. Гайгүй. Орцол гэж л орчтой хончин орцоо завгаж утстгэл. Тэр өдөр нэг хэсэг манай хончин шиг гараад сүмийн ашаар орсон байсан шүү дээ нэг зүм. Өглөө 5 цагт уцтайгаар болчихдог. Уцаа авсан Томи наагч нэг Томи гэдэг. Томийн хончин энэ хүмүүсийн шарилын цэцэг идээд байна гэсэн чинь өө сайш тэнд очсон. Өө сайхан хөвтөж байгаа юм шиг наллаачсан энэ. Ерөнхийдөө бол чи ингээ Монгол яваад ирлээ гэл. Олон мянгатууд болцсон байна. Тийм, мянгатнаас их юм байх. Тэнгүүтээ нөгөө яг үндэ бол морь ундагч хөнгөө бол морин имник адуу имник болоод бичээр нь баг талхлагдсан. Тэгэхээр чи одоо энийг л бид нар хүмүүст ойлгуулах гэдэг байхгүй юу? Чанаргүй их малтай байсан дөрвөл чанартай цөөхөн малтай байгаад яг чиний хэлдэг шиг өөрийнхөө одоо боломжийн хэмжээндээ тэрийг аваад явж чадах хэмжээнд л малаа малддаг болчмоор байна л гэдэг байгаа. Харин тийм тэгээ баахан олон гуншингаар явах тэр мянгат аймгийн авар улсын авар тэгжгээр цөөхөн чанартай хэдэн мал аваад тэрийг зараад явах юм бол тэр чинь нөгөө чанартай юмж хүн сайн авна шүү дээ. Чанар муутай баахан мал байгаад тэр чинь ядлаад өргөдөг жин дардггүй нэгдүгээр гарцтай. Тий. Одоо танд энэ чинь улирлын хувьд бол Монголтой адилхан. Ялгаа байхгүйгээс өдрөл жилийн дөрөв. Тэнд малж ирсэн одоо өсгөлд малж ирсэн мал шүү дээ. Энд малж ирсэн малны гарц бол шал өөр юм. Тижээг арга технологи нь өөр юм. Энд одоо тижээгээд байх энэ хамгийн гол нь тэнд чинь бид нар нэг бэлчээж явдаг болох дээр тижээ гэдэг нь сайн мэдрэхгүй. Дандаа бэлчээж орой оруулж ирэл өглөө дугаа гардаг орой оруулж ирдэг. Энд чинь бахтар энэ хашаатай өнөч өглөө орой хооллон өвстэй жайл байн гус сав байн дүүр гэж яадаг болох тэр энэ чинь гар аргаар өсчихэд байгаа хгүй. Тэнд чинь бахтар бор аргаар өөртөө бэлчээрээр тэгэхдээ манай монголчууд ч нэг бэлчээгээд байдгаас болохоос малаа тижээж мэдэхгүй юм чинь. Өглөө тугаал гарсан өвстэй газар явж орлоо буцаад орой оруулаад ирдэг. Тэгээ ямар ч юм мэдээд байгаа юу нэтгэдэг байгаа гэдэгтгүй тижээ сайн идэж байгаа юм ямар нэдэд ямар нэдэхгүй байгаа гэдэг мэдэхгүй баха олон мал чинь мэдэхгүй тэгээд л өгөх нь үхээд тагаад тэрхгүй байгаа гэсэн надад бол.
тооны номер 1 Монбел брэндтэй хамт тухтай илээрэй. Намайг хамгийн анх хонь авч яхад ингэжээсэ. Малын аж ахуйгаас ирж энд хой ташаа метрж үлээд тэгээд тэдэн нэг хон тэдэн метр авдраа дотор өвтнэ тэдэн хонь байх боломжтой юм байна гэдэг төс. тогтоож өг. Тогтоож. Тэгэхгүй бол Тэгээд тэгээд хоньны- таны хувьд ч эдийн засгийн ашиггүй болчихно. Бэлчээр дэвтэхгүй болчихно. Тэгээд хоньныхаа баасыг яадгүй ийдгүйгээд бүгдийг тухайн үед авч анкет бүгэлж аваа явсан байхгүй. Тэгээд нэг малынхаа баасыг овоолж хагаад хаврдаа юм уу 1 жил юм 2 жилийн дараа талбай дээр гард бордоо болгодог гэдэг ингээд бүх юм хийгээд өгсөн багтар одоо нэг ирээд байхгүй гайгүй. Таны тэгвэл маллах эрхий чинь тэндээс бүртгэж өгч гэсэн үг. Тэг нэ. Мал чадахгүй чадахгүй. Зөвлөлттэй тийм ээ. Бүртгэлтэй байна. Энэ аваар өөр зүгээр яг эдгээр дагнсын фермерүүд байна уу? Бага. Ямар ферм бэ? Энэ талд өхөр хоньтой айл байгаа. Нэг Монгол залуу ажилладаг. За. Ийшээ дан сүүний өхрийн сүүний чиглэлийн өхрийн талд би. Хонь хэд хүртэл өссөн баг вэ? Хонь эднийх нэг актер өсөгдөггүй шүү дээ. Угаасаа л айлууд нэг 80 хонь төллүүлээл хавар төлөлтөөр намар хургунууд ачуулцдаг. Энэ тэгэхээр ингэдэм юм шүү дээ. Одоо энэ тариа бариад гэдэг. Манайхаас энэ нөгөө байнга ингээд үржүүлээд энэ жил нэг тэдэн хоног чи 200 болох чи 300 болох чи гэж ингэхгүй. Эдгээр чинь яг нормал байж яадаг. 80 хонь төллүүлвэл 80. Тэгээд буцаага ачуулаад дахиад 80-аа үлдээнэ. Энэ тэгэхээр нөгөө тариа бариад гэдэг шиг юм тариачт нь өөрсдөө хажуудаа бордоо мордооны зориултаар тэгж мал өсгөж гинөө. Тийм ганц нэг айлууд нь яг тариалан чинь биш зүгээр энгийн улсууд яг өөрсдөө нөгөө нэг мал аж ахуйгаа аваад явцсан. Зарим нь нам буудаага хариуцаа явцсан нэг иймэрхүү л байна. Зүгээр яг мал сонирхолтой нэг гэдэг улсууд нь малаа маллал заримуд нь газар тариал. Одоо манай дарга чинь газар тариал дан газар тариалан дагна. Тэгээ энэ талтай айл болох тэр дандаа газар тариал юм биш дандаа нэг сүүний чиглэл үхрээд байгаа юм шүү дээ. Өөрөө өвсөө тариад. Энэ энтхийн бол өөрсдөө төрөлчсөн. Тэр бид нар шиг ингээ бүх юм хийдэг юм бол Холдсон байхгүй. байхгүй. Нэг юм эсвэл. Чи Монголд мал мулж байсан тий. Одоо Шведэд ирээд мал мулж. Одоо Монголд юу яригдаад байна гэхээр нэг малаас авах ашиг шимжийн дэвшлүүлээ нэмэгдүүлье тий. Малчин ингээд өөрөө жаахан арай жаахан орлоготой болгоё тий. Тэгжээ тэр хүмүүс чинь аятайх амьдрах гэдэг шүү дээ. Ингээд ийм асуудал ярихаар та нар уламжилт мал аж ахуйг үгүйсгэлээ, устгах гэлээ. Энэ гадны ийм нэг хачин Монголд оруулж ирээд ер нь ямар хэрэгтэй та нар. Гэт ингэж ярьдаг хүмүүс цөм биш байна л да. За чиний бодлоор. Миний бодлоор яг заавал эндээс гаднаас аймаа байж солилдуулж яхаар өөрийнхөө мал аж ахуй бас маллаад тэрийг өсгөж үржүүлж болно. Заавал гадны юм аваач хооронд нь холилдуулж ингээд монголч биш гадаач биш нэг юм хоёрын хооронд холимог юм болчихдоо бид нар чинь энтхийн мал чинь тэнд очиж засахгүй юм би тэгж яхаар бараг л хуучнаараа тэр Монгол аргаараа л байсан бараг миний бодлоо зөв гэж бодож байна. Яаж одоо чиний ярьдаг шиг юм байна. Хамгийн гол нь тэрийг харин юу яахгүй. Өөрөөсөө замбаа алдсан их мал байлгахгүй. Чанартай нэг хэсэг чанартай мал байлгах нь үгээс заавал нэмэг авч хооронд холио хижээж тийм сайн мал гарахгүй шүү дээ тэр чинь. Зүгээр хүн одоо хүндэл манай Монголд хараад зүгээр л усууд баахан малын тоо хөөсөнд усууд байгаа даагаас биш. Малаа чанаржуулах гэсэн усууд юм байхгүй. Зөвхөн Монгол малаа чанаржуулж болно шүү дээ. Заавал эндээс нэг хуц авч тавиад эсвэл тэндээс нэг ухан авчиж тавиад чанарж ингэж байхгүй шүү дээ тэр чинь. Хамгийн гол нь тэр хүн чинь өөрөө малаа ялгаж үлдээд энэ нэг чанартай сайн малууд гэсэн сайн ялгаж үлдээд тэрийг мал нөхөс зүгээр нь баахан олон тоо хөөж ихтэйсэл ямалгаа авахгүй ингээд 100 гаас юм болчиход байгаа юм чинь. Бэлчээч байхгүй. Тий. Тэгэл нэг баахан олон хонь бэлдсэн нөгөө нэг газрын бүгд одоо тал талд мянгатууд болцсон 8,000 мал ингээд талхчихтай чинь. Тэгээ манай монголч нь одоо нүүдэл хийхээ байгаа дуудаж байна. Заримуд нь бол жилийн дөрөв эргэлтний газараа байшхтаар тэр газар чинь ахид босч ирэхээ аргагүй тамтлагдаж байгаа юм чинь. Тэгэхээр цөөхөн нэг айл заавал 1000 хонь байх байхгүй 4-500 3-400 хонь байгаад тэрийг сайхан чанаржуулаад гайгүй тэр хоц ухнаа олж тавьдгаараа тавиал тэгэл буцаагаал яг л нормал байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй энэ 1500 2000 хоньтой болчих 1000 хоньтой болчих ингэхдээ чинь ямар ч ашиггүй болоод газар тарайн зургахаа болоод тэгээ сүүлдээ удахгүй нөө багтчихингээ болоод хоорондоо хэрүүл гарч байгаа юм чинь. Анх намайг мал авахд даргуултаа нөө монголчууд мах их иддэг гэлэхтэр ингээ өөрсдөө гэрээрээ идэх юмаа гэж хэлж анх бид нар бүртгүүлснээс биш тэн дуртад нь очиод ингээ заасчлаа гэж болохгүй. Тэгээ би чинь тэдэн хонь авсан, тэдэн төлд авсан гэж одоо хавар малаа төлөөд авсан бүртгэлээ явуулчаад тэгээд намар дахиад эндээс хаалт хэлгэнэ. За татвар автгүй. Би нэг сүртэй жилд нэг энэ 50 200 төгрөг оруулдаг шүү дээ. Ер нь 200 горон жилд үү? 60,000. Тэр юуны татвар гэсэн үг? Өөр малын хуулийн татвар жилд эдгээр нэг өөрсдөө фактура явуулцдаг тэгээд тэрийн төлөөлөл явуулцдаг. Одоо яг тийм нарийн бичиг нь ирдгүүл юм билээ. Одоо энд таны ярьж байгаагаар төрийн оролцоо гэдэг нь хэрвээ малчин одоо энэ нутагт ийм мал мална гэвэл
газрын чинь нэг малын байх Квадрат квадрат метрийг метрийг байгаа юм чи. барьж ийж тэр газрыг тогтоож өгдөг юм байна. Төр тий, тэгээд- дээр нь тэдэн мал Тий, хүн хэдэн тоог малтай- гэж гаргаж өгнө тий. Та тэрнээс хэтрүүлж болохгүй. Тэгээд бусдаараа бол төр нэг оролцоод байх юм хяндаг юм л тэр байна тий. За маш их баярлалаа. Хурдан хүн борооно гэж хэлсэн. Зорин дөрөө ирцгээсэн усуудтай маш их баярлалаа. За баярлалаа. За амжилт хүсье. амжилт $1000 яа. За амжилт. $1000. Нөгөө юм аа. $1000 аваад үлдэх хийдэг. $1000 шүү дээ. Аа Амжилт хийх юм.